хүмүүс газар алганы нэг маш баттай маш сайн ойлгож авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл энэ анхных ингэж хэлсэн том корпорацууд том төслүүд аваад тэгээ энэ Америкийн том корпорацууд их сонин бүтцтэй юм байна шүү дээ. Нэг зөвлөх гээд хувьцааны тодорхой үеийг нэг хүнд өгчдөг. Нөгөө Киссинжер, нөгөө Бжезинский, нөгөө нэг дэлхийн сууд сартаах хүн байж дээ. Тэгээд л яг асуудал орлоо сангуучсан талны яллаа. Нөгөө хүмүүс нь ороод хүнсний бодлого бүх юм хийчдэг. Тэгэн гот яаж юм гэхээр гений өөрчлөлтөө ийм хүнсний бүтээгдэхүүн бол ямар ч хориг саадгүй дэлхийн нийтэд ярьж цацагдчихэйдэг. Тэндээс асар их хэмжээний ашиг олно. Тэ? Тэгэд унлаа яачдаг. Гэтэл тэрийг хэлж байгаа нь Киссинжер тэр шин. Америкчуудаа бид нар дэлхийг барих гэж байна тий. Тэгэхээр нефтээр зөвхөн бүс нутгийг хүнсээр дэлхийг барина шүү. Энэ хөтөлбөрөөр дэмжиж асар их хэмжээний хүч чармаал тавиад богино хугацаанд асар их хэмжээний дэлхийн техник одоо хамарцсан. Одоо бол 2011 он гэхэд үндсэндээ бол бүх зүйл галтанд байгаа л биш байна л да тий. Гэтэл бид нар тэрийг мэдэхгүй. Жишээлбэл наазах нь тэр Е гэсэн юутай Е нэм хүнсний нэмэгдэлтэй тий. Ийм бүтээгдэхүүн нэгс асар их орж ирдэг л тий. Бүдэг бадгаас сурах сонсогддог шүү. Германд энэ Е-тэй юм хэрэгэлдэг юм шүү. Манад энэ Е-тэй орж ирээд шүү гэл тий. Одоо ямар учиртай бүү мэд. Нэр болдгоо л гинлээгээд яриад өнгөрчихсэн шүү дээ. Одоо бол ердөөсөө Монголын одоо нийгэм байж байгаа энэ олон өвчний хавтгайрал одоо тэгээ манай сүүлийн үед бол төрж байгаа хүүхдүүд бол янз бүрийн бол төрөлхийн гажигчтай их төрж шүү. Төрөлхийн амьдрах чадвар бол сул дорой ийм хүүхдүүд төрж энэ бол ердөөсөө өдөр тутмын та нар өөрснөө мэдэхгүй идээд хэрэглээд байгаа энэ генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн тэгээд дээр нэмээд бас нэг том одоо асуудал энэ бол хүнсний химийн асуудал гэсэн байна. Одоо саяхан бол манай улсууд бас телевизээр бол ярьж байгаа нь чипс төмсний чипсийг бол хүнсний үйлдвэрт хийдэг юм байна. Энийг химийн үйлдвэрт хийдэг юм байна гэдгийг манай саяхан бол олж сонссон байл л да. Гэхдээ энэ бол бас оройч гэсэн бол бас олж сонссон нь бол бас хэрэгтэй олзуурах шээ л да. Тийм учраас энэ бол үнэхээр аюулын гаранг дэлтгэр ийм төвшөнд очсон манай үндэстний хувьд заяанд үнэхээр аюул хийж байгаа аюул одоо занал хийж байгаа бол маш их ноцтой асуудал юм шүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй юм. Хүн бүхэн энийг номыг уншаад ойлгочтой юм бол энэ хүнс ер нь гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн юу юм? Энийг хэн ямар зорилгоор яаж ямар одоо арга замаар би бол арга бачаар гэж хэлэх гэж байна те. Энийг бол бидэнд нэвтрүүлээд байгаа юм. Гэдгийг хүн олж харсны дараа өөрийгөө гэр орныхныгаа хамаатан садан тэм найз нөхдүүдээ энэнийг нэс болгоомжлох энийг авч хэрэглэхгүй байх. Ийм бол одоо нөхцөл бүрднэ гэж би найдаж байна. Бүр харгас шинжин уншаад байх цаана бүр ийм фон яваад байгаа. 3 дахь орнууд тий? Одоо яг түрүүн хэлсэн шүү дээ. Томьёолоор 3 дахь гэдэг тий. Энэ орнууд байгаа хүн амын өсөлтийг хязгаарлах тий? Цаашдынхаа эдийн засгийн боломжийг хязгаарлах. Нөгөө нэг дэлхийн нөөц баялагын хуваарлтан дээр эдгээр хүч чадлыг сулруулахын тулд баг эн чинь дайны хэмжээнд аваачиж тавьсан тий? Хөтөлбөрүүд явуулдаг шүү дээ. За нэгдүгээр үеийн бүгдээрээ хийдлээ. Хоёрдугаар үеийн яхад дархлаагүй хүмүүс гарч ирнэ. Тэрний үхээр бараг л дох юм аа шээ тий. Жишээлбэл би зарим энийг уншичаа зарим нэг шруулждаг уншиж байгаа ч гэдэг чинь дэлхийн нийтэд хүн тусдаг байсан түүхэнд урьж тусдаг байсан бүх өвчний вирусыг нянг ингээд бактери ингээд бүртгэцээ тий. Энээс өөр юм байх ёсгүй. Ингээд бүх шийдвэр батлаад ингэсэн байхад дохын вирус гэдэг юм гараад ирсэн гэдэг. Дохын вирус гэж юу гэдэг юм хэрэг байхгүй. Яг хүн дархлаагүй л болчдөг тий. Тэгээ өөр өвчнөр өвчдөг тий. Тэгэхээр эн чинь өөрөө байхгүй штэ гэсэн асуудал хүртэл гарч ирж байгаа байхгүй тий. Ер нь бол дохын хувьд бол ярихад дох гэж бол оншил 50 гаруй өвчнийг дох гэсэн онштой гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо эмчнэрт явуулсан тусгай дотоод хэрэгцээнд зориулсан юм өдөртөмжүүд байгаа шүү дээ. 50 гаруй өвчний шинж тэмдгийг дох гэсэн онш тавиа гэдэг. Бүр цанаас нь зааварлцсан. Гэхдээ ер нь жид бас түрүү хэллээ. Доохыг бол одоо чинь тодорхой хэмжээний вирусээр үүсгэгдээд байна гэж ярьж байгаа. Гэхэд бас хараад бус энэ эрдэнэ зүйн судлаач нар мэрэгжлийн усуд бодоход доохын вирус гэж яг юм байхгүй юм байна. Энийг бол сүүлийн 20 гаруй жил бид нар энэний хойноос явлаа судаллаа. Бусад бол хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа энэ вирустай адилхан доохын вирусыг ялгаж аваад өөр нэг эрүүл амьтанд бол одоо тэр вирусыг тарихад суулгах мөн яг тэрний бие организм дээр бол болж байгаа энэ өөрчлөлт юмнуудын одоо өөрчлөлтөөр нь дамжуулт тэр вирус байгаа үгүйг баталдаг юм байна л да. Тийм боломж байхгүй юм байна. Доох гэдэг бол хүнсний химээр хүний янз бүрийн одоо чинь вакцинжуулалтаар хүний дархлалны систем нь өөрөө
эвдрээд тэгэд өөр бол одоо янз бүрийн одоо идэгшгүй юм өвчнөд болж байгааг л бүгдийг хавтгаруулаад доох гэсэн шүү дээ. Тэгэд хамгийн гол бол юм болохтой зэрэг чинь бас бэлгийн замаар бол энэ халддаг гэдэг байгаа шүү дээ. Энэ ер нь бол чи түрүүхэн хэлсэн бэлгийн замаар халддаг гэдэг. Тэгвэл зэрэг чи ер нь энэ номон дээр бол одоо Америкийн эрдэмтэн Уильям Ингдалын энэ сүрлийн өрөөд гэдэг номон дээр бол юу гэж бичиж байгаа гэдэг зэрэг ер нь 50-аад оны бол ихэнх үеэс эхлүүлээд Америкийн тодорхой гадаад бодлого юм бол нэг том одоо жанжин шугам 3 дахь ертөнцийн орнуудын хүн амын тоог бууруулах, буцаашлах, хязгаарлах. 3 дахь ертөнцид одоо болж байгаа энэ хүн амын бол нэг тэсрэнгүй бол одоо өсөлт төвч нь ер нь дэлхий манай энэ гаригийн соёл иргэн шилдэг занал хийж өгнө гэсэн ийм нэг ийм загвар номлолоор яваад байгаа. Тэгээд энэ одоо эрдэмтэн хүний бол хэлж байгаа энэ бол фашист бодлогын үргэлжлэл юм аа. Тэр 3 дахь рейхийн явуулж исэн фашизмын одоо хүнийг бол одоо үйлдвэрээр нь сонгон одоо үржүүлэх тийм үү? Евгеник бодлого гэдэг шүү дээ тийм. Евгеник бодлого. Яг энэ евгеник бодлогын энэ Малцузианский онол гэж үүдэг шүү дээ. Энэ онолын бол үргэлжлэл юм аа. Энэ бол хүн төрөлхтнийг үнэхээр чимээгүй тахал болсон ийм өвчнийг үүсгэж байгаа юмыг хүмүүс өөрсдийнхээ гараар өөрснөө тодорхой ууштай бодлоготойгоор хийгээд дээ шүү дээ гэдэг л ийм имийг л хүмүүст хүргэх гэдэг. Би бодоод тахтал нэрээ тийм. Жишээлбэл эдийн засгийн өсөлтөөс хүн амын өсөлтөнд авах юм бол тухайлс ядууралд ордог учраас одоо жишээлбэл одоо Монголд орж ирсэн гой нэртэй бодлогод нь шүү дээ. Төрөлтийг нэг яадаг чи үлээ. Нөхөн үржихэн эрүүл мэндийн үржих шиг тий. Эсвэл бол гэр бүл төлөвлөлтийн асуудлаар том төслүүд. Эдгээр дандаа ингээл одоо эргээ харахад бид нар болцох хэмжээний эглэхт би бүр ингээд ухаалцсан байхгүй яасаар. 600 мянган хүний бид нар зөвхөн абортоор алаа хийсэн байна гэсэн хугацаанд. Энэ юу юм гэсэн чинь нөгөө нөхөн үржихэн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн бодлого гэдгийг ч үр дүнд одоо коммунизм үед цаазалсан 37 мянган хүнээс ч илүү хүнийг алчсан байна шүү дээ тий. Юу бодож чинь гэдэг. Тэгээд таны номыг уншсан өсөлтөөр бүр ингээд асуудал бол үнэхээр хүнд байгаа байна гэдгийг ойлгоод л энийг бол одоо Монголын ард түмэн Монголын сэхэтнүүд энийг олж авч хүмүүст хүргэж бид нар өөрснөө энэс одоо болгоомжиж өөрсдийгөө болоод энэс хамгаалахгүй бол ийм бодлого үнэхээр чи түрүү хэллээ энэ бол биднэрт зарлагдсан байж байгаа тийм далдтай юм байхгүй. Тэгээд албаас нэг сурвалжид зарлагдсан юм байж л хэлсэн шүү дээ. 3 дахь ертөнцийн орнуудад зарлагдсан байж байгаа. Энэ номон дээр байж байгаа шүү дээ. Эднэрийн бол одоо хүн гэж хэнийг хүн гэж үзэх үү? Өндөр цэнхэрнүүдтэй шар устай ийм ари төрлийн хүмүүсүүдийг л хүн энэ бол хүн төрлөختний дээд одоо ноён төрөлтөв. Тэгээд ямар нэгэн арьс нь бол одоо чинь саар одоо те одоо борөнгөт ингээ болоод иглэнгуул энэ үрээ хүмүүс нь одоо доод зэргийн ийм усуул хүн төрөлтөнгүүд эдгээр ажилтны төрөлтөнгүүд гэж бүр энийг нэрлэдэг тухай. Энэ бол номон дотор асар олон бол ишлэлүүд байгаа. Энийг аваад хүмүүс хэрэг үнэхээр энэ дээр бол итгэхгүй байгаа бол энийг аваад цааш нь өөрснөө энэ ишлэлүүдээр нь ороод албан ёсны бичиг баримттай танилцаад энийг дэлгүүрлэж судлах бол бүрэн боломжтой шүү дээ. Тийм байна. Ялангуяа сүүлийн энэ интернетийн орчин чөлөөлөгчдийн дараач дэлхийн нийт их олон хүмүүс самун болоод байгаа. Иймэрхүү нуус баримтууд байнга ил тавиатай олж унших хүмүүст бол дэлгэтэл байгаа юм билээ шүү. Өцгөд бүгд л байж юм л шүү дээ. Тэгээд нэг талаар энэ айгүй тийм готрон гимшиг. Гэхдээ нөгөө талаас нөгөө нэг бодлого хийж исэн хүмүүс ч одоо боож өгöd эхэлж байна. Либерализм сүрдлээ шүү. Хамгийн сүүлд тэр Фукуяма хүртэл гэсэн мэл шүү нөгөө. Түүхийн төгсгөл тий. Либерализм ялах тавилантайгаа дөнгөж ясны дээр хүү болохоо байлаа буцаар агаа нөгөө төрийн хяналтын зохицуулт чинь байхгүй бол нөгөө үндэстний өөрсдийн дотоод зохицуулт байхгүй бол хаос тарна чи сүрлээ шүү дээ. Дорой хайгаад нэг жижиг ном гаргацсан байгаа байхгүй тий. Тэр би гайхаад гоо яахаар ингэж иргэд идэнэ гэсэн. Лавл энэ хоёр ноноос асар их мэдээлэл авсан л да. Тэгээд сүүлд би яхаа танаас үзсэн дээр юу хүнсэргийн үйлдвэрлэлийг хайгаад болтгоо. Яг энэ бол энэ юм дээр очиж Мансудрын ихтлэр хажид очиж чи төв дээр бас байхгүй байгаа байхгүй. Хүнсэргийн үйлдвэрлэл нь за энэ хүнс энийг эдийн засаг байлаа гэхэд тэр бол боловсролын тогтолцооны асуудал тий. Ном гэж би сонссон зүгээр. Тэрийг би яг уншааг болохоор зүгээр танаас тодорхойлж байна. За юунийг бас гаргасан 3 дахь ном бол хүнсэргийн үйлдвэрлэл гэдэг ном бий л дээ. Тэр бол англиараа бол Down as Down гэсэн тийм ном байна. Тэрийг бол яг ингээд синдром гэдэг нь Down as Down гэдэг бол бид нарыг яг ингээд махчлан орчуулсан бид нарыг усан тэнэг хүмүүс болгож байгаа гэсэн үг л дээ. Би тэрийг бол монголчлоод Монгол буулгахад хүмүүст хүргэх үүднээс хүн сүргийн үйлдвэрлэл хүн байна уу байна. Гэхдээ бид нарыг сүрэг хүмүүс болгоод байна.
Тэ бидэнтэй амьтан адуус шиг ийм сүрэг хүмүүс болох гээд байгааг бүр сургуулаас нь цэцэрлэгээс нь тодорхой бодлоготойгоор ийм улсууд ингэж явуулаад ийм арга замаар хийгээд байна гэдгийг л энэ Жон Гата бол энэ хүн сүргийн үйлдвэрлэл гэдэг номонд бичсэн байна. Жон Гата бол өөрөө Америкийн боловсролын салбарт бол 26 жил багшилсан ийм багш сургууль хүмүүжлэгч хүн шүү дээ. Тэгээд сүүлийн бол 10-аад жил ер нь бол энэ бүх нийтийн албан боловсролын тогтолцоог эргэж харъя. Энд одоо байж байгаа энэ үзэл санаанууд нь бол үнэхээр бид нарыг үнэхээр тэр сүүл рүү түлхэж байгаа бидний хойч үеийг үнэндээ бол алж байгаа юм бодлого юм байна. Энийг хүмүүсээ та нар олж хараач, ухаараач, ойлгооч. Энийг засцгаая гэсэн ийм бол одоо бүр зөвхөн Америк биш. Энэ бол баруун Европ, дэлхийн бол олон улсад л энэ ном орчуулагдаад гараад энэ бол тодорхой хөдөлгөөн бүр зохион байгуулалтанд орсон юм том хөдөлгөөн шүү дээ. Манайх л одоо яг энэ таны тэр хүн зүргийн үйлдвэрлэлийн төвшинрөөгөө боловсролын салбараа шахаж байна л да. Яг дэлхийн стандартын юм чи бидэнд нийцэх хэрэгтэй гэдэг. Ер нь маань харьцаглаад хийж байгаа. Манайхан болохтой зэрэг чи манай нэг эрх баригчид бол дэлхийн стандарт бусад орнуудад ийм байдаг гэдэг байхгүй. Хүчингийн орнууд ийм байдаг. Тэд нар бол зөвхөн бид нар телевизээр харж байгаа ямар нэгэн бол одоо айлчлалаар яваад нэг зочд буудлын цонхоор гарах нэг дэлгүүрээр нь ороод гарахт бол мэдээж тентхийн одоо барууны нийгэмд байж байгаа энэ бүх асуудлын одоо яг мөн чанарыг бол ойлгож авч чадахгүй шүү. Албан тасалгааны зөвхөн амьдралсаа гаргадаг дуулт юм яг тэр шиг юм байна шүү. Тэгтээ зэрэг чинь л ер нь тэндээс бол одоо явуулж байгаа бодлогоодыг дандаа дэлхийн хөгжилтэй орснууд ийм байна гэдэг байгаа. Гэвч миний бол хэлэх гээд байгаа энэ номноос бол одоо ингээд олж авсан одоо мэдээллийн бол энэ хэмжээнд юу гэж хэлэх гээд байгаа. Тэнд байгаа улсуудын ч гэсэн амьдрал бол асар хүнд болцсон байгаа өнөөдөр. Үнэхээр магадгүй зарим үед бол биднээс ч хүнд болцолтой байж байгаа. Тэд Америкчид бол жишээлбэл ерөөсө боолууд гэсэн. Зээлийн тогтолцоотой учраас юм авсан бол тэрийг төлөхийн төлөө бүх амьдралаа дуусгах. Тэр бол үндсэндээ бол мангар амжилттай өрхөнд ажлаас гарах юм бол байхгүй. Тэ? Удирдлагаас зөрөх юм бол ажлаас хаалгач амьдралгүй бол. Гэтэл нөгөө асуудал чинь бүрсдэг. Дарамт нь бол амар. Тэгэж барыг харьцуулахад Монгол нь харьцаагүй гайгүй юм шиг надад байна. Одоо болохтой зэрэг ердөөс нь үйлдвэрлэлийн бол ер нь үйлдвэрлэлчин бол үйлдвэрлэл хуваарлалт хэрэглээ гэж байдаг шүү дээ. Ер нь 1971 оны одоо долларын алтан баталгаа цуслахаас өмнө бол зөвхөн банкны зээлүүд үйлдвэрлэлийн шатанд зээл хэрэгждэг гэсэн байна. Зээлийг одоо зээл олгодог гэсэн. Зөвхөн үйлдвэрлэлийн шатанд. Одоо бол тэр алтан баталгаа цусласнаас хойш одоо бол үйлдвэрлэлийн шаталт нь олгоод хэрэглээний шатанд бас зээл олгогдсон. Үйлдвэрлэж байгаад нь зээл өгнө. Энд бас зээл өгнө. Амун хэрэглэж байгаад нь зээл өгнө. Энэ бол одоо энийг регономика гэж нэрлэдэг л дээ. Регний эдийн засаг. Одоо регний эдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Одоо тэгэж явсаар байж байгаад ер нь Америкийн одоо чинь дундаж гэр бүл ийм ихэнх нь бүр дийлэнх нь үнэмлэхүй дийлэнх нь бол үнэхээр өрөөндөө бол живцэн байгаа байхгүй. Тэд нар өнөөдөр бол одоо чинь байр сууцтай, машинтай одоо бусад хүний хэрэгцээний юмнуудтай байлаа гэж бодоход 100 төгрөг гэж ингэж бодоход тэд нар бол 103 105 төгрөгийн өртөө байна. Өнөөдрийн байдлаар. Тэгэд ер нь сүүлийн үед бол одоо бас хүмүүс анзаарч байгаа Америкийн ер нь иргэд болохтой юм худалдаж авахгүй болохтой зэрэг энэ эдийн засгийн систем одоо нурчих гэж байна. Тийм үстэй. Тэгэхээр бүх нийтийн энэ бол хэрэглэгээ энэ бол эрэлтийг одоо нэмэгдүүлэхгүй бол хэрэглээний зах зээл хэрэглээний нэмэгдүүлэхгүй. Энэ юм чин болохтой зэрэг чинь бол яг либерал эдийн засгийн цаад мөн чанарын тухай асуудал. Тэрийг бол одоо мэдж байгаа бол бид нар хүмүүс компьютер байсан бол зүг зүгээр юм дэлгэстэй байсан бол одоо хавтгай болоод заавал бол одоо нэг машиныг бол чи олон жил унаад тэрэг 2 жил болоо соль тийм үстэй. Энэ гэрээ бол одоо энэ одоо сандлыг бол одоо чи 5 жил болоо заавал соль. Энэ бол одоо хуучирсан хамаагүй энийг хогдоор гаргаж эдийн засгийн өөрийнх нь тогтолцоо нь ингээд бол хийгээд өгсөн. Үнийг бүр шахаад тий зах зээлийн тэгээд байнгын бол чи өрөнд байна. Байнгын нөгөө худалдаа авах гэсэн дарамтанд байна. Байнгын худалдаа авах гэдэг дарамтанд. Тэгээд хүнийг бол янз бүрийн байдлаар бол телевизийн суртаан ном сонин хэвлэлүүдээр бол хүнийг өрдөөсөө үндсэндээ бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгж